Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Зардал удирдлагын бүртгэлтэй холбоотой сэдв болох ялгуур шинжилгээ гэдэг сэдвийг өнөөдөр хамтдаа үзэх болно гэж. Тэгэхээр энэ шинжилгээг дараах шийдвэр гаргалтанд ашигладаг. Нэгдүгээрт нэг удаагийн тусгай захиалгыг хүлээж авах уугүй юу гэдэг шийдвэр гаргалт байна. Эсвэл бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад хэрэглэгчээс ирсэн захиалгын дагуу нэмэлт захиалга хүлээж авах уугүй юу гэдэг шийдвэр гаргалтанд ашигладаг. Хоёр дахь нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд ашиглах үндсэн түүхий эдийг өөрсдөө үйлдвэрлэх юм уу эсвэл гаднаас худалдаж авах юм уу гэдэг шийдвэр гаргалтанд ашигладаг. Гурав дахь нь тодорхой сегмент буюу компани нэг хилтээс нэгж эсвэл нэг салбарыг өргөтгөх, эсвэл багасгах, эсвэл үйл ажиллагааг нь зогсоох гэдэг шийдвэрт бас ашигладаг. Дөрөвт нь тодорхой нэг бүтээгдэхүүний шугамыг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх буюу тэр бүтээгдэхүүн ашигтай байгаа бол үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх. Ашигтай ажиллагаанд тааруу байгаа нөхцөлд бууруулах. Эсвэл бүр алдагдaltaй ажиллаж байгаа бол тодорхой бүтээгдэхүүний шугамыг зогсоох гэдэг шийдвэр гаргалтанд бас ашигладаг гэсэн үг. Тав дахь нь бүтээгдэхүүнийг дахин боловсруулах. Эсвэл бүтээгдэхүүн хуваагдах зэг дээр борлуулах гэдэг шийдвэр гаргалтуудад компани удирдлага ялгуурт шинжилгээг ашигладаг юм гэж. Тэгэхээр шийдвэр гаргалттай холбоотой 6 чухал ойлголт байдаг. Нэгдүгээрт тэр ямар ч төрлийн шийдвэр гаргалт хийсэн дор хаяж 2 хувилбараас сонголтоо хийдэг. Тэгэхээр шийдвэр гаргалтын эхний алхам бол хувилбаруудыг тодорхойлох явдал юм гэж. Өөрөөр хэлбэл өөрсдөө үйлдвэрлэх юм уу эсвэл гаднаас худалдаж авах юм уу гэдэг хувилбаруудаа тодорхойлно гэсэн үг. Хоёр дахь ойлголт нь хувилбаруудаа тодорхойлсны дараа аль хувилбарыг сонгох вэ гэдэг шалгуураа гаргаж ирнэ. Шалгуураа тодорхой болгоно гэсэн үг. Тэгэхээр шийдвэр гаргалтанд илүү хамааралтай зардал нь аль нь вэ? Хамааралгүй зардал нь аль нь вэ? Эсвэл тухайн хамааралтай үр ашиг аль нь вэ? Хамааралгүй үр ашиг нь аль нь вэ гэдэг шалгууруудыг авч үзэх шаардлагатай юм гэж. Гурав дахь ойлголт. Тэр хамгийн сайн шийдвэр гаргалт хийхийн тулд бид нар энэ ялгуур шинжилгээ гэдэг зүйлийг бол ашиглаад байгаа гэсэн үг. Ялгуур шинжилгээ. Тэгэхээр ялгуур шинжилгээний гол цаад ойлголт нь юу вэ гэхээр хувилбар хоорондын ирээдүйн зардал ашигын зөрүүн дээр төвлөрж өгдөг гэж. Юу гэж байгаа юм бэ гэхээр хоёр хувилбарын хоорондох ирээдүйд гарах зардлын зөрүүг ялгуурт зардал гэж хэлдэг гэсэн үг. Зардлын зөрүүг. Харин тухайн хувилбарын хоорондох ирээдүйд орж ирэх орлогын зөрүүг ялгуурт орлого гэж хэлдэг. Тэгэхээр ялгуурт зардал гэж байдаг юм байна. Ялгуурт орлого гэж байдаг юм байна. Тэгэхээр орлого зардлын зөрүү юм чинь ялгуурт ашиг гэж бас байна гэсэн үг тийм ээ. Мөн дээрээс нь хоёр хувилбарын хоорондох зардлын өсөлтийг өсөн нэмэгдэх зардал гэж бас тодорхойлдог. Мөн дээрээс нь дөрөв дэх ойлголт нь зайлсхийж болох зардал гэж. Өөрөөр хэлэх юм бол хувилбаруудаас нэг хувилбарыг сонгоход хасаж болох, арилгаж болох, зайлсхийж болох зардлууд юм гэж. Тэгэхээр гурав дахь ойлголт бол энэ ялгуурт шинжилгээтэй холбоотой ойлголтууд байна гэж ойлгох нь тийм. Дөрөв дэх нь өнгөрсөн буюу хөвөх зардал гэж орчуулсан байдаг. Тэгэхээр өнгөрсөн зардал бол өөрөө хамааралгүй зардал шүү гэж. Шийдвэр гаргалтанд хамааралгүй зардал гэж. Юу гэж байгаа юм бэ гэхээр
шийдвэр гаргахаас өмнө аль хэдийн гарцсан байдаг зардал. Аль хэдийн гарцсан, аль хэдийн төлөгдсөн. Өөрөөр хэлэх юм бол үйл ажиллагаанд аль хэдийн зарцуулсан байгаа зардлыг бид нэр хөөх буюу өнгөрсөн зардал гэж тодорхойлдог. За 5 дахь ойлголт нь хувилбар хооронд зөрүү үүсэхгүй байгаа зардал болон ашиг нь шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралгүй байдаг шүү гэж. Тэгэхээр хувилбар хооронд үүсэж байгаа зөрүү бол бидний шийдвэр гаргалтанд хамааралтай гэж үздэг юм шүү дээ. За 6 дахь ойлголт. Тэгэхээр шийдвэр гаргалтандаа бид нэр алдагдсан боломжийн зардал гэж хэлдэг. За алдагдсан боломжийн өртөг гэж бас яриад байгаа тийм. За энэ ойлголтыг заавал авч үзэх шаардлагатай шүү гэж. Тэгэхээр алдагдсан боломжийн өртөг гэж юугаа хэлж ийм гэхээр хэрвээ нэг хувилбарыг сонгосон бол сонгож чадаагүй үлдсэн хувилбараас олж болох байсан ашиг орлогыг бид алдагдсан боломжийн өртөг гэж тодорхойлдог. Тэгэхээр эдгээр 6 ойлголтыг бид мэдэж авснараа компани удирдлагын шийдвэр гаргалтанд тус болно. Шийдвэр гаргахад илүү хэлбэр болно гэсэн үг тийм ээ.